Сайн байцгаана уу үзэгчдээ. Спортын түүхэнд болсон сонирхолтой үйл явдлуудыг нэгтгэн хүргэдэг болсон явдлууд нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо шинэхэн дугаар. За өнөөдрийн хувьд болохоор өсгөө өтөөр та бүхэнд маш сонирхолтой сэдвийг ярилцах болно. За өдрийн мэнд. За өдрийн мэнд. Тэглгүй яхав. За энэ дугаар эхлэхээс өмнө би одоо үзэгчтэй хамт нэг зүйл хэлмээр байна. Хэрвээ ямар нэгэн спортоор хичээллээд яг шантраад бууж өгөх гээд байгаа ч юм уу эсвэл тэр спортоо болиё гэж бодож байгаа бол та эцэгхэн одоо хором цаатаад энэхүү дугаарыг дуустал үзээрэй гэж бас хэлмээр байна. Та бүхэд маш гоё урам зөвхөөр гайхалтай нэгэн түүхийг битээр одоо ярилцахаар бэлдсэн байна. За өнөөдрийн сэдвийн эзэн бол Беттани Хамилтон гэдэг нэг бүсгүй байгаа. Тэгээд серфингийн спортоор хичээлдэг. Тэгээ өөрөө бас кино зохиол бичдэг, ном зохиол бичдэг. Тэгээд ер нь бол Монголд далаа устай холбоотой спорт ер нь жоо хол байдсан шүү дээ, тэ. Тэгээд серфингийн ягийн тамирчин яаж дэлхийд одоо гарсан шалтгаан бол ер нь бол маш сонирхолтой төг байгаа. Тэгээ хоёлоо задлаа сайхан яри, тэ. Тэгээ. За Беттани Хамилтон болохоор өөрөө багасаа одоо серфингийн спортоор хичээлсэн тийм эмэгтэй байгаа. Тэгээд нэгэн одоо хүндхэн ослоос болоод карьер нь тэр карьер гэлтэх бүр амь насны хүртэл халтаа болох боломжтой болсон байхгүй. Тэгээд 2003 оны 10 сарын 31-нд Беттани Хамилтон серфингийн 13 настай байх үедээ найзтайгаа хамт далайн эрг рүү яваад за бэлтгэл хийх явсан юм байна серфингийнхаа бэлтгэлийг. Тэгээд яг далаа дээр ерөнхийдөө яг тэр тавцан дээр хөвтөж байгаа үед нь аврах загас буюу шарк таарсан байгаа байхгүй. Тэгээ бодоод үзтээ яг ингээд хөвтөж явах үед те одоо тийг далаа дээр байх үед тэр чинь ингээд газар байсан бол гүгээ явчих те далаа дээр байгаа яг тэр цогт боломжгүй яг тэр үед ингээд аврах загас таарсан гэхээр ер нь бол төсөөлөхөд бүр аим шиг таа. Тэгээ энэ аврах загсанд нас зөв энгийн нэг аврах загас биш. Tiger Shark гэдэг. Тийм Tiger. Одоо маш том биетэй одоо энгийн одоо дундаж одоо шарк нэхэд л 3.7-оос 4.5 м хүртэл юм урттай. Тэгээ бараг 900 кг хэмжээний ийм маш том одоо аврах загас байсан байна. Амар урттай. Том штэй 4 мөрөвдөгчтэй. Тэгээд яг хөвтөж яхад нь тавцантай нь хамт яг одоо гар хэсгээ мөр хэсгээр нь ер нь бол хатцсан юм билээ. Тэгэхээр одоо гарны яг тэр мөр хэсгээр байхгүй. Ер нь бол ингээд маш их хэмжээний цус яг тэр талаа дээр алдсан байна. Тэгээд найзтайгаа хамт явж исэн. Найз нь болохоор Alana Blanchard гэдэг. Тэгээ найз нь хамт ингэж нөгөө нэг серфинг тавцантайгаа хамт эрг рүү сэлээд тэгээд анхны тусламж үзүүлээд эхэлсэн байна. Тэгээ яг эмнэлэгт очиод анхны тусламж үзүүлэх үед ализины 60% цус алдсан гэж байгаа байхгүй. Би 60 гэдэг ч бараг өхөн штэ ер нь бол тий. Тэгээд 60% цус гэдэг чинь ер нь бол яг тэр цус алдталтын яг одоо шоконд орсон байгаа маань эмнэлэгт очиж байгаа гэдг нь бүр яг амь насанд нь хүртэл яг аюултай яг тийм эцэгтэй үед очсон байгаа байхгүй. Тэгээд мань хүн идгсэн. Идгэхэд гэхдээ цаашаага түүх бол бүр сонирхолтой өрнөнө. За энэ түүхийг ярихаас өмнө те тухайн одоо олстой холбоотой мэдээлэл хүрэхэд бол энэ хаваа арал дээр болсон үйл явдал байгаа. Хаваа одоо Kauai гэдэг арлын түнэл гэдэг одоо эрэг дээр түнэлс гэдэг нэртэй одоо эрэг дээр болсон үйл явдал болоод байгаа. Одоо 2003 онд. Тухайн үед бол одоо хаваа арал ч өөрөө энэ серфинг спорт өөрөө одоо номер 1 ер нь далайн эргийн одоо орон болон одоо энэ юунууд чинь тийм байдаг шүү дээ бичүүд бол. Тэгээд тэр хэвийн одоо бүх одоо оршин суугчд болон ард иргэдтэй серфинг спорттой хайртай бүгдээр хичээлдэг. Ямар санда манай одоо ярих байгаа сэдвийн гол эзэн маань хүртэл одоо 13 настайтай хүртэл тэнд одоо бэлтгэл сургалтыг явж ирсэн байгаа тий. За энэ үед болохоор энэ Tiger Shark буюу энэ шаркийн одоо тоглоомнууд одоо ер нь бол их байдаг байсан. Тэгвэл яг ийм серфинг хийж байгаа ч юм уу ингэж одоо аялал зугаалж байгаа хүмүүс төр нэг их биш одоо загасалж байгаа юм уу эсвэл нөгөө хүмүүс нөгөө шарк үзгээд юм дайв хийдэж шүү дээ. Тиймэрхүү тохиолдлууд байдаг ус бол энэ бол одоо дэлхийн түгэнд шаркийн одоо хамгийн том аюулыг харуулсан гэдэг ч юм уу те томоохон зүйл болж бичигдсэн байгаа. Тэгээ би энэ ер нь энэ далаатай холбоотой одоо ялангуяа серфинг болон далайн спорттой холбоотой ослууд дээр ер нь энэ гадны нөлөө буюу амьтны одоо буюу шаркийн нөлөө хэр байдгийг судлаад үзсэн чинь. За серфингийн спортоор хичээлж байгаад ер нь амь насаа алдчихсан их цөөхөн тохиолдлууд байт юм байна. Энэ болохоор Хавай болон Австрал за мөн дээрэс нь Америкийн зарим одоо арлууд төр ч юм уу те. Бусд буюу одоо нөгөө нэг саяны миний хэлсэн дайв хийх аль эсвэл нөгөө хүмүүсийн одоо хамгийн сонирхоод байдаг нөгөө нэг усаар ингээд
дэшиг нисээд идэв ч тийм Мгм. тэгж мэж байгаа тохиолдлууд ч юм уу тийм. Тиймэрхүү Мгм. спортууд төр бас маш цөөхөн. А зарим хүмүүсийн ойлголтоор бол ийм Shark одоо ингээл кино минь Jaws Mouse гэл киног хардаг шүү дээ. Тий. Тиймэрхүү тохиолдлуудыг харахад энд авраг махчин загаснууд ер нь хүмүүсийг ингээд далайн ирэг дээр агн хаа одоо тийм тохиолдлууд их байдаг гэж боддог боловч яг үндэ далайн спортын нийт одоо 100% гээд одоо спортын одоо ослыг авч үзье л та тийм. Мгм. Тэнгүүд гадны нөлөөтэй буюу одоо энэ амтны одоо энэ Shark-ийн ч юм уу эсвэл ямар нэг өөр амтны нөлөөтэй ослууд нь ердөө л нэг үе эзэлт юм байна. Бага юм биш. Тийм баг бид нараас их гэж боддог байсан юм байна. Тийм ээ. Тэгэхээр манай бид одоо манай ярих байгаа улсуудын эзэн байна болохоор ер нь дэлхийд зочирдуул мөөл явдал болсон ч гэсэн тэгтээ ер нь хөл маш бага одоо тохиолдол цөөхөн тохиолдлын нэг болж бас дээрээс нь 8 гарсан бас цөөхөн боломжуудын нэг болж бичигдсэн байна л да. Нөгөө нэг болж байгаа осол нь 100-д нэг ба штэ. Тийм 100-д нэг. Тэгэнгүүтээ 100-д нэг гэж баг 100-ны 0.1 юм уу? Тийм тэгэнгүүтээ амьд гарсан магадлал нь ч гэсэн ер нь бол маш бага байсан гэсэн үг байхгүй. Тэгээд одоо мань хүн эмнэлэгт хэвтлээ. Байцны хамлалт эмнэлэгт яваад эмнэлэг рүү очиод эмчлүүлэгчийн хооронд 3 хоногийн дараа Ослоос 3 хоногийн дараа 11 сарын 2-нд нэг загасчин гэр бүл Shark-ыг ер нь бол барьсан юм байлээ хаахтай. Нөө нэг юу хацсан загас юм. Хадсан нөгөө эхлээд бол гэхдээ яг зүгээр яг магадгүй биш мөн гэдгийг мдээгүй л дээ. Тэгээ сүүлд нь бол тогтогч. Тэгээ хоёул тэр нэг загсыг харагдах. За тэгээ нөгөө яг тэр загас юм уу? Яг тэр барьсан юм загсыг. Ингээ харахаар маш том байгаа шүү дээ. Нэрэл 4.5 м гэсэн үнэн биш үү те баг. Тэгээ одоо ингээд Америкт ч юм бас нэг тийм бие жижигтэй хүмүүс биш шүү дээ. Тэгэхэд чинь за 1 м 80 90-тэй байлаа гэхэд л тэрнээс л баг 2.5 дахин өндөр байгаа ч те. Тэр яг ингээд харахаар бас үнэхээр азтай байгаа шүү дээ. Яг гарын азаг. Энд чинь баг солонгоч баг биеийн за одоо толгойн хэсэг гэдэг ч юм уу те. Амин тус газрын бүр хатчих боломжтой байсан гэхээр яа. Аимшигтай цагаас байсан байна. Тий. Тэгээ ер нь төсөөлөхөд эвгүй байгааз яг ингээд усанд хөлгүүд алаа л гэж ярьдаа штэ. Ямар ч нөгөө нэг юм хаанаас ирж байгааг мэдчихгүй тийм үед яг ийм загастай харил за мэдхгүй би бол тийм яг дайхаас нүнд баг шокнд орчих واخа. Гү тэр чи хазуулаад тэр чи шууд одоо усан дотор чинь хүн шууд одоо контролоор баг живнэ үстэй тий. Тэгэхээр тэгээ хажууд нь байсан найз нь бас айгу яг өөрийн одоо яг ухаанаа контролдчихж тэр нөхцөлөөдлөөс бас ч гэж гайгүй гарсан байгаа байхгүй тий. Байж болох хамгийн бас боломжийн мэдээж найз нь азуулсан гэхдээ аваад эргэрүү сэл хэмжээний яг тийм ухаан байсан байгаа байхгүй. Тэгэхээр бас найз нь бас ухаалаг байна. Тэгээ бас хоёулаа өөртөө сервингийн тамирчтай байсан гэдэг тий. Тэгээд сүүлд нь тэгээд загас барьсны дараа яг загасны амыг нь одоо нөгөө нэг тэр хазуусан тэр бордных нь хэмжээтэй харьцуулаад үзэхэд ер нь бол хэмжээнд таарсан. Тэгэхээр яг зөв Shark-а барьсан байна тий. Тийм. Тэгээ одоо яг борд нь бол ерөөд яг иймэрхүү байдалтай хазуусан байгаа байхгүй. Яа, ингээд энэ дээрээс нь яг хөвтчихсэн хэр яг л байна л та тий. Тэгээ бодвол одоо энэ борд нь бас хатуул байдаг байлгүй дээ. Тэгэхэр чинь тэгэл хүний гартаа юутай таслаадсан ба шүү дээ. За борд болилт хүний яс ч өөрөө ямар хатуу байлээ тий. Ер нь бол яа юм шигтэй үнэхээр. Тэгээд бодохоор ер нь бол яа амьд гарсан нь үнэхээр талархал шүү дээ. Тэр нөгөө ярьжсэн шүү дээ 60% хүртэл цусаа алдсан гэдэг чинь тэр чинь ганаас ямар цус алдаж байгаа вэ? Тэгээд чинь далайн эргээс. Тэгээд чи далаа дотор. Далаа дотроосоо эргэлүү. Эргээс итгэхэд имлэг рүү гэхээр бас л. Хөөе надад нэг асуулт ирсэн шүү дээ. Нэг кино минуудаар яд шүү дээ. Ингээд нэг далаа дотор ингээд цус асгарахаар загас нь улам эргээд тийм. Би бүр тэгээгүй бахтай яа. Тэгээгүүд нь бүр ингээд төсөөсөн чинь ерөөсөө толгойд орчихгүй юм чинь. Одоо ингээд 60% ингээд тэр чинь ингээд хазуусны дараа цус алдаж байгаа. Араас нь дахиад ирсэн бол яана. Надад шууд пиранал орж ирж нөгөө шууд цусны өнөр аваад амар ирдэг тийм. Тэгэл бүр найз мэз нүртэл одоо эвгүй хөдөлт орно шүү дээ. Хэцүү хөдөлт орно шүү дээ. Тэгэхээр бас үнэхээр азтай байгаа шүү дээ. Амар. Төсөөлөхөд л угаасаа амар гоо. Тэгээ нэг амар бас нэг юм сонирхолтой юм. Бethany Hamilton ер нь бол сар өрөхгүй хугацааны дараа буцаад спортод эргээд ирсэн байна. Боддоо гараа таслуус. Тэр чин тэр хооронд сэтгэл зүйн хэрвээ одоо зүгээр энгийнээр бодоод үзэх юм бол тамирчид ямар нэгэн гэмтлийн дараа тий сэтгэл зүйн асуудалд ордог. Мэдээж хүн гэмт одоо юу гэдгийг сагсчад хөлбөмбөг гэх юм ахилийн шөрмсөө таслахад ер нь бол шоконд ордог шүү. Тийм шүү дээ. Тий. Энд чин одоо биенийхээ нэг хэсгийг алдахаас илүү одоо чиний сэлдэр дээр шөрмөс мөмсөө таслах юм эсвэл ямар нэгэн бэртэлтэй удаан байхад л баг спортоо орхио явах гэсэн бодол хэрэгэлзээд ирж эхэлсэн шүү дээ. Тэгэхэд бүр бүхэл бүтэн юу гэсэн үг сар гэдэг ч одоо юу баг идэж дамжсан уу үгүй юу хугацаа үстэй гараа алдсан шүү дээ. Энгийн нэг дотоод гэмтэл биш. Тийм байхад сар өрөхгүй одоо 26 хоногийн дараа баг спортод эргээд ирсэн байгаа. Эхний тэмцээнд орсон гэж байна.
Чинээсээ хэлдгэрдээ 26 хоногийн дотор ингээд эргэж ирсэн гэдэг нь өөрөө Америк нэгдсэн улстай тухайн үедээ буюу одоо 21-р зууны хамгийн том эргэн ирэлт гэж одоо хэвлэлүүд авч үзсэн байна. За тухайн үедээ болохоор эхлээд иймэрхүү мэдээллүүд нь бүүн болж ирсэн байна л да. 13 настай охин те шарк тазуулаад амьд үлдлээ гэсэн мэдээний бүүн болж ирсэн бол дараагаар нь 13 настай охин ослынхаа дараагаар эргээд их спорттой эргэж ирлээ гэдэг нь өөрөө Америкийн нэгдсэн улстай хамгийн том эргэн ирэлтийн түүхийг бүтээсэн одоо түүх болоод за Америкийн хамгийн томоохон хэвлэлүүд болох CNN, NBC, ABC, New York Times, магазин гэх сэтгүүлүүд дээр Teen Surfer Lost Arms, Not a Spirit буюу за өсвөр насны охин гараа алдсан ч гэсэн сүнсээ алдсангүй гэсэн юм гарчигтайгаар ингэж бүр дэлхийн нийтээр ингэж бүүм болсон юм байна. За энэний дараагаар маш олон хэвлэлүүд очиж ярьцлага авсан тий маш олон одоо сонин сурвалжлагууд хэвлэл мэдээллийн ярьцлага авсан. За энэ охин банд тэгээд тэр болгоноос одоо эхэндээ тэр шаажсэн боловч дараагаар нь урам аваад ингээд үржлүүлээд спортоо эргэж ирсэн өөрөө гайхамшигтай түүх болж байгаа. За саяны дээр ослын дараах нь бас энэ охины бас нөгөө нэг хүмүүсийг гайхшруулсан одоо хэлсэн үгнүүд байгаа юм л та. Аав нь ингэж хэлсэн байгаа. Ослынхын дараах нь шүү дээ. Яг ослтой орсны дараах нь очгүй охиноо харчаад би түүний сэтгэлд нь хизээж эргэлзэж байгаагүй. Имлэг твтээд ухаан ороод ингээд сэхэнд ороод байж захта би хизээ серфинг дээр буцаж гарч чадах болоо гэж асуусан гэж байгаа юм. Тэгэхээр тэр хүүхд одоо ингээд эмнэлгийн одоо сэхэн дээр те одоо орон дээр ингэж байж захта зөвхөн серфингээ бодоод те буцаад спортод орж ирнэ гэсэн итгэлээ алдааг байгаа нь өөрөө амар том түүх гэсэн байна. За өөрөө тэгээд ослынхаа дараа эргэж ирээд нөгөө серфинг дээр спорт хичээлэг чигтэн гэр бүлийнх нь маш их дэмжлэг өгч өөрөө ингэж хэлсэн байгаа байт энэ. Миний гэр бүл намайг хохирогч гэж ус харин авраг гэж харсан. Энэ бүхэн намайг өөрчилсөн. Тэгээд чи юу алдсан биш харин үлдсэн зүйлээ юунд ашиглаж чадах нь чухал гэдгийг намайг ойлгосон учраас би спортод эргэж орж ирэх шийдсэн гэж. Ингээд өөрөө юм багаасаа маш их юм урам зориг дүүрэн те бусдаас юу авч өөхөө мэддэг хүн байсан учраас спортод эргэж ирсэн бас том одоо хүмүүст үлгэр дуурайл болсон байна. Хөөе гэхдээ энэ хүүхд байсан шүү дээ. Тий 13 настай шүү дээ. Энэ хэлж ярьж байгаа нь юу вэ? Насан туршсан бүр ализны төлөвшсөн шиг сонсогдоод байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо 13 та хүүхдүүд ч одоо 10 жилийн хэдгээр ингээл тий. Тэгээ бодгоос ч яг ингээд ёстой нэг бидээ баймгүй тийм том төлөвшөл бас байсан байгаа байхгүй. Сэтгэл зүйн бас бол чадaltaй. Бүр ингээ хөрсөн дээрээ буулгалтай тийм Монгол. Одоо 13 настай хүүхдүүдийн хідэн яг спорт ирчилж байгаа. Тий? Хідэн яг спорт ирчилж хагаад болчихж байгаа. Тэг туушч явж байгаа нь хэдүүлээ тий. Ингээ бодонгууд энэ хүүхд бол бүр юу тууштай хичээллэх юм бүр наацхан тэ өсгнээс бүр давцсан юм байгаа даа байхгүй тий. Юу хийсэн юм бэ л шүү дээ тий. Беттани Хамилтон эмнэлэгт очиход аав нь өгөнд мессаж тавьчихсан юм л шүү дээ. Энэ талаар би дараа нь кинонд дэрэн гоё дэлгэрэнгүй ярьж байгаа. За тийм. За тэгэд юу хийсэн юм бэ? 2004 оны 1 сараас ер нь бол хамгийн том тэмцээнүүдэд ороод эхэлсэн юм байна. Тэгтээ Беттани Хамилтонд хэд хэдэн одоо хэцүү зүйлс тулгарсан мэдээж. Энэ өөрөө цэвэр нөгөө тэнцвэрийн спорт учраас яг үүнтэй холбоотойгоор гар бол тэнцвэрийн хамгийн чухал хэрэгтнүүдийн одоо нэг байгаа байхгүй. Тэгээд хэд хэдэн техник дээр өөрөө нэлээд ажилласан байгаа. Тэгээд юу гэдэг ихнийх нь болохоор ер нь бол одоо серфингийн спортыг бид нар бол угаасаа мэдхгүй. Яг нэг нөгөө хэлэхэд те гарч үзээгүй шүү дээ. Гарцсан дээр нь гарч үзээгүй шүү дээ. Тэмцээнийг нь ч гэсэн нэг тийм ойлгохтой ингээ бүтэн суугаад үзээгүй учраас сайн мэдхгүй. Гэхдээ яг ингээд судалснаар болохоор ерөөдөө яг гараараа түлхэлт авт юм байна. Яг ингэж одоо давлгаараа ойртоод ирэх үедээ яг гараараа түлхэлт аваад дэшигээ босоод тэг гараараа тэнцвэр авдаг. Яг тэр үед угаасаа нэг гараагүй учраас хөлөөрөө түлхэлт аваад те яг хөлийн ажиллагааг илүү одоо хөгжүүлж өгсөн байгаа. Тэгээ тэр бол маш айгүй хэцүү зүйлүүдийн нэг байсан гэж ярьд юм байлаа. Хоёрдугаарт гэх юм бол surfboard буюу нөгөө боордоо тавцангаа илүү өргөн болгож өгсөн юм байлаа. Тэгснээрээ одоо нөгөө нэг тэнцвэрээ авах удаарай. Тэнцвэрийн хувьд ч гэсэн арай төгөн болоод ирсэн. Гуравт тэнцвэрээ гараараа биш хөлөөрөө хяндаг гэсэн гэж байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг гарын оролцоог л ер нь дандаа нөгөө нэг бусад одоо бие рүүгээ шахаж өгч байгаа байхгүй. Хөл рүүгээ бусад нөгөө нэг толгуур эрэхтнүүд рүүгээ те. Тэгээд дөрөвт нь болохоор сэтгэл зүйн дасгал хийдэг байсан гэж байгаа. Төсөөллөөр. Би бордон дээр surf бордон дээр гараад би ингэж тэнцвэрээ олно, ингэн тэгнэ дандаа төсөөллөөр бэлтгэлээдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол практик дээр те яг далаа дээр усан дээр бэлтгэлээс гадна босод үедээ ч гэсэн яг л нөгөө ингээл дотроо төсөөлөл би ингэж бэлтгэлээ, тэгж бэлтгэлээ. Ер нь л нөгөө цаг мөч тутамд л яг тэр өөрийнхөө нөгөө нэг дараагийн шатанд яг би одоо энэ нөхцөл байдал дээр би яаж одоо нэг
спорт өргөжлүүлэх гэдэг тал дээр л хамаг цаг хугацаа гаргасан юм билээ. Тэгээд замнал нь карьер нэх юм бол нэг 2003-аас ер нь бол эхлэлтэй. Одоо яг л тэр тэр ослын дараагаас л яг тэр ослын үеэр л яг серфингээр ингэж тэмцээнүүдэд ороод эхэлж исэн. Тэгээд 23 он хүртэл ерөөхдөө тэмцээнүүдэд орсон юм байна. 23 он гэдэг чинь ерөөсөө сайхан. Гэхдээ яг эд үе нь болохоор яг 17 он хүртэл үргэлжилсэн гэж үздэг юм байлээ. 17 оноос хойш ерөөхдөө одоо ном гаргасан, киноны зохиол гаргасан, өөрөө баримтат кинотай. Тэгээд тэрний талаар хоёлаа цаашдаа ярина шүү дээ. Яг тиймэрхүү тэгээ зар сурчлагаа эсвэл одоо янз бүрийн шоунууд гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс дээр илүү цаг гаргасан. Олон нийтийн одоо ихтгэл тавих маях ч юм уу те тиймэрхүү зүйлүүд дээр их цаг гаргасан баг те. За тэгээд юу исэн юм бэ? Тухайн өмсөжсэн одоо усны бикини гэж ярьдаг те. Тэгээд серфборд эдгээр нь болохоор яг тэр хазуусан борд эдгээр нь Калифорниагийн одоо Oceanside музейд байрлалт юм байна. Хоёлын саяны харсан нөгөө бордтой байгаа те. Аха. Яг ингээд музейд байрладаг. Тэгэхээр яг энэ музейд байрласнараа хүмүүст бас л нэг урам зориг өгөх. Бүх талаараа одоо нэг эерэг байдлаар л хүрэх тийм зорилготой. Яг үндэ яг ингэж яг амьдаар ингэж очиод харуул яаж амьд үлдсэн бэ гэж бодно ер нь бол тий. Ийм том хацсан. За одоо серфинг хүний биегээ бодоод үзэлт тий. Яа за болио гэж бодох боллоо. Ер нь амар юм байна тий. Маш айгүй. Тэгээд 2017 оноос хойш ерөөдөө нэг номын дөрөв хэлсэн шүү дээ. Их бичлэгээ ихэнд зохиолч. Киноны бас зохиолч, номын зохиолч ярьжсэн. Тэгээд 9 ном бичсэн юм байна. Амьдралдаа тий. Амьдралдаа 9 ном бичсэн. 2 кино өөрөө яг өөрийнхөө дүрээр бүтсэн. Нэг нь болохоор баримтат кино. Нэг нь одоо өөрийнхөө дүрээр Dolphin Tale гэдэг 2 дугаар анги дээр яг өөрийнхөө одоо дүрээр нэг пациент нэг дельфин тасэлж байгаа хэсгээр гардаг. Яг тэр дүрээр дүр бүтээжсэн юм байна. Тэгээд ерөөдөө нэг өөрийнх нь амьдралаас сэтүүлсэн бас уран сайхны кино Soul Surfer гэдэг 2011 онд гарсан уран сайхны кино. Тий уран сайхны кино. Тэр бол нэг одоо уран сайхны кино гэдэг утгаараа бүх үйл явдал нь илүү нэг одоо бодиттой биш. Одоо бүх үйл явдал уран сайхан тий нөгөө баримтат биш хүртлээ. Тий. Амьдралаас сэтүүлсэн жоохон уян гарсан. Тий. Энэ кино гарсан билээ. За энэ киног нь би сонирхоод үзлээ. За уран сайхны кино ч гэсэн ер нь бол баримтат одоо хүний нөгөө нэг бодит үгс base story гэдэг ч ярьдаг те. Бодит үгс сэтүүлсэн кино байсан. Тэгээд та бүхний сайн мэдэх нөгөө Bridge to Terabithia гэдэг кино дээ шүү дээ. Тэрний гол дүр тогложсэн Anya Sophia Robb гэж жүжигчин одоо манай Бетнэгийн дүрс тоглосон байна. За энэ киноны гол онцлог нь гэвэл манай Бетнэ энэ кинонд өөрөө одоо зөвлөхөр ажилласан байгаа. За зөвлөхөр ажилласан байгаа. Дээрээс нь энэ киноныхаа зураг авалтыг яг тэр осол болсон газар буюу тэр нөгөө Hawaii арал дээр хийсэн байгаа. За тэгээд энэ киноны ихэнх үйл явдал нь ер нь бол өөрийнх нь яг амьдралтай бол нэг салшгүй яг нөгөө ижлэгэн сүүлийн хэсгүүд нь жоохон уянгын одоо яг хэлжстэй тийм зүйлүүдтэй холбогдсон байгаа. Манай Бетаны өөрөө бүр энэ дэр зөвлөхөр ажилласан гэдгсэн шүү дээ. Бүр гол дөрөв жүжигчэндээ яаж нэг гараараа ингэж тэнцвэртэй гулахыг хүртэл яг тэр нэг арал дээр зааж өгч бүр ингэж серфинг дээр хамтдаа гарч ингэж юу бичлэн одоо өөрөө тэнд зааж өгсөн байгаа. Тэгээ үйл явдлууд дээр сүүлд нь Бетаны энэ киноны хадлаар хэлж байхдаа бол миний амьдралаас тийм ч хол зөрөөгүй. Яг хөө зарим нэг юм уран сайх нэвтрүүлэг орохыг би бол зөвшөөрсөн. Тэгтээ яг тухайн үед болсон үйл явдлуудыг бол би бол яг бодитоор оруулахыг хичээсэн бөгөөд тэр зүйлүүд нүүн бас. За тэгээд тэр кинон дээр бодитоор оруулсан зүйл нөхөр сая хэлжсэн те. Яг тухайн осол болж явах үед найзтайгаа бас багштайгаа хамт нөгөө нэг далайн ирээд байж хат аавнаас тэр очижсэн имлэг дээр нь хагалгаанд орох гээд байжсэн. Тэгээд хагалгаанд нөгөө нэг Хавайн тэр арал дээр чинь тийм ч олон имлэг байхгүй шүү дээ. Нэг имлэг дээр очиж байгаа шүү дээ. Тэгээд бүгд баг нөгөө нэг манайхнаар бол одоо нэг тосгон гэсэн үг шүү дээ тий. Бүгд бие биенийг таньдаг. Аав нь Бетнэл биш байгаасаа гэж бодчихсон чинь энэ Бетнэ нэгэд аавтас аав нь бүр мангар эвгүй болоод тэгээд яваад очсон Бетнэ мэн яг тэр осын дараагаас гайг болоод ингэ сэрэгдэг хэсэг. За тэгээд тэр ээж аавынхаа тэр хүүхдтэй охиноо хайрладаг тэр хүүхдтэй итгэл үзүүлж байгаа хэсэг гэх мэтчлэн тий. Маш гоё тэр зүйлийг уран сайхнаар харуулсан гайхалтай кино болсон байлээ. За энэ киноны хамгийн гоё хэсэг нь бол ерөөсөө Бетнэгийн серфт ямар их хайртай байсан бэ гэдгийг л харуулж байгаа юм. Хүмүүс маш олноор ингээл зарим нь ингээл алдар нэрийг хараал те зарим нь болохоор одоо нэг гартаа хүн энэ спортоор хичээлж чадах юм гэсэн хоёр өнцөгөөс юм байна л да. Энэ бүхнийг өөрийнхөө сэтгэл зүйд ингээд давж гараад яг тэр нэг хэсэг нь мангар эйгүү зэ ингээд барбигаар тоглож чад барбиныхаа нэг гарыг авчиад хувцсан гэд харж байгаа. Тэр хэсэг нь бол үнэхээр эйгүү яг өөрөө нэг гартаа барбитэй хувцсан ямар харагдах вэ? Нэг гартаа нэг гаргүй барбитэй хувцсан ямар харагдах вэ гэдэг те бодоод ингээд төсөлж байгаа тэр хэсэг нь харахад бол энэ хүн тэр багтаа те 13 настай ямар олон юм сэтгэлийн олон талын дарамт
айцуудыг туулж гарч ирээд дараагаар нь энэ спорт ингэж үргэлжлүүлж хийсэн харагдсан маш гайхалтай санагдсан. Тэгээ нөгөө нэг чи сая хэллээ шүү дээ. Жижиг гимлэг байсан ингээд. Аа. Тэгээд өөрийг нь очиход аав нь хаалганд орчих болоод өөрөө ороод аав нь хаалганд хошилсан юм байна шүү дээ. Нөгөө нэг ганцхан юмчтэй. Нөгөө нэг мэс заслын. Тий. Тэгээд Бетани ер нь бол за спортын тамирчин, мэргэжлийн тамирчин айгүй олон тэмцээнд орж ирсэн. Тэргээрээ алдарсан. Тэгтээ бас саяны нэг үйл хэрэгээс болоод бас нэг өөрийнх нь түүх айгүй алдартай болсон. Тэрийгээ дамжаад бас айгүй олон шоунд орсон юм байна шүү дээ. Тий. Одоо бидний сайн мэддэг Afro тий Tonight Jimmy Fallon за бүр сүүлд YouTuber нөгөө Dude Perfect гэж YouTuber-үүд байдаг шүү дээ. Тэднэрт орсон байгаа. За People Times Tool гэл за бүр Masked Singer хүртэл орсон. Сүүл сайхан орсон байсан гэд тэгэхээр Америкийн нөгөө нэг шоу ертөнц хүртэл өөрөө маш их танигдсан. Тийм одоо алдартай хүн болсон байна да. За маш олон хүмүүс энэ түүхийг харамсалтайгаар хэрснийг нь мэддэг. Гэхдээ цаашаа үргэлжлэхдээ маш олон хүмүүс дурам зориг өгсөн. Одоо түүх болон ер нь бол үлдчихлээ л та тий. Киногоороо, зохиолоороо, номоороо юу гэдэг бүх зүйлээрээ тий. Тэгэл яг анхны хамгийн анх гаргасан Soul Surfer гэдэг нэртэй ном нь гэхэд шууд гаргасан зэрэг Америкт 100 мянган шууд яг анхны хэвлэлт дээр шүү. 100 мянган гаруй борлогдоод дараагаар нь дэлхийд даяар баг сая 500 мянга гаруй борлогдсон гэсэн судалгаа гарсан байсан. Тэгэхээр эн чинь зөвхөн Америкт төдийгүй дэлхийд даяар ямар гоё том нөлөөлөгч болсон юм бэ те. Тэгээд энэхүү одоо ослын дараагаар гэлтгүү те өөрийнхөө одоо мэрэгжлийн замналдаа маш олон одоо орнуудад хүмүүлийн үйл хэрэг хийж исэн. Өөрийнхөө одоо нэрийн одоо World Vision гэдэг дэлхийн зүүн гэдэг шүү дээ. Тэрнтэй хамтраад маш олон газрууд орнуудаар явж хүмүүлийн аянд нэгдэж одоо өөрийнхөө сургаалыг айлтуулж илтгэл тавьж те янз бүрийн томоохон илтгэлийн юмнуудаар өргөдөж ингэж илтгэл тавьж маш олон одоо залуучууд урам зориг өгдөг тийм одоо нөлөөлөгч болсон байна л да одоо. Юу юм бэлээ? Беттани Хамилтон одоо 4 хүүхэдтэй нөхөртэйгээ хамтардаг зургууллаа. Тэгээд Кристэд итгэж гэр бүл юм бэлээ. Тэгээд саний чиний хэлсэнчлээ одоо World Vision тэр дэлхийн зүүн бол бүгдээрээ бас итгэж байгуулга шүү дээ. Тэгээд өөрийнх нь бас нөгөө хэлсэн үгнүүд дунд нь болохоор яг бурханд итгэсэн яг тэр өөрт одоо бурханд итгэсэн итгэл нь өөрийг нь яг өдий дайны одоо хүчтэй явах тэр зэвсгэнд болсон гэж бас хуваалцаж ирсэн юм байлээ. Тэгэхээр яг дотор нь нэгээр яг бууж өгөөгүй яг тэр зүйл нь бас яг түүнтэй холбоотой. Сая итгэвч гэж хэлсэн чинь надад нэг хэлсэн үгэн санаанд орчлоо. Бурхан намайг нэг гартаа болгосон. Энгийн нэг зүйл бишээ. Хэрвээ би хоёр гартаа байхдаа маш одоо тэрийг одоо тэрвэрлэлт гэж орчуулж тий. Хоёр гартаа байсан бол би маш цөөхөн хүнийг тэрвэрх байсан бол би нэг гартаа болсноороо хэдэн зуун хүнийг тэрвэрх юм чадвартай болсон. Бурхан намайг өөр болгосны хариу байхаа гэж хэлсэн нас гой санагдсан шүү. Тийм ээ тий. За өнөөдрийн сэдв бол бас ер нь иймэрхүү ослууд эвгүй эхэлдэг тий. Спортын төвөнд болсон ослууд эвгүй эхэлдэг. Эхлэл нугаас эвгүй. Гэхдээ цаашаага нөгөө нэг өрнж байгаа үйл явдлууд нь маш олон хүнийг нөгөө нэг одоо ором зориг өгсөн хэцүү байдлаас нь босгосон. Магадгүй шантарсан байвал энийг үзээд магадгүй те гүнгэлсэн байвал үүнийг үзээд нэг жоохон дээрддэг ч юм уу. Тиймэрхүү одоо мэдрэмж өгөхгүйч тиймэрхүү түүхүүд байдаг л та. Өнөөдрийнх бол бас яг тийм гайхалтайс мэдрэмж төрлөө. Чамд ямар байсан? Гайхалтай ингээд өмнө нь яг ингээд манай M Sports-ын риллээр ингэж бэлдэж оруулж ирсэн бол энэ удаа ингээд дэлгэрэнгүй ярьсан чинь бүр сонирхолтой байна. Яг зарим хүмүүс ингэж гайхаж магадгүй энэ одоо нэг дэлхийд гараагүй нэг юм тамирчин гэж бодож магадгүй олимп дэлхийд өрсөлдөөгүй те. Гэхдээ энэ тамирчин маань Америкийн нэгдсэн улсдаа хамгийн дээд түвшний одоо мэрэгжлийн серфинг лигүүдэд жил алгасрахаа оролцоод хамгийн дээдэлтэй 5 дугаар байранд хүртэл шалгараад за нэг тэмцээн дээр бүр дэлхийн аварга 4 удаа дэлхийн аварга хүрчихсэн тэр тамирчны хүртэл оноогоороо ялж исэн тийм түүхтэй тамирч учраас энэ тамирчин маань зүгээр нэг юм энгийн нэг тамирчин биш маш гайхалтай амжилтыг бүтээсэн одоо тамирчин гэдгээр онцлог байна да. Тийм ээ. Тэг угаасаа хоёулын зорилго болохоор энэ нэвтрүүлгээрээ зөвхөн нөгөө нэг хүмүүсийн мэддэг сакс, хөлбөмбөг гэдэг ч юм уу тэднээс гадна өөр спортууд дээр болсон яг л нөгөө спортод болсон явдлуудыг л ярих зорилготой шүү дээ. Тэгэл яг энэ сэдвүүтэй минь гоё уйлдаж байна. Ер нь хүн ингээд зарим хүмүүс ярьдэн шүү дээ нөгөө дөрөн мөч гэж ярихаас муугатай төрүүлсэн бие чинь би төрүүлээд өглөө ингээд өссөн бие одоо ч өөрөө авчих чамаас өөрөө шалтгаалдаа гэж хэлдэг шиг яг юм тамирчин тэр өдөө хэлний үгний одоо хамгийн том л жишээ болсон байна да. За тэгээд үзэгч та бүхэндээ бас бидний хамт байсанд баярлалаа. Тэгээ энэ удаагийн дугаар энэгээрээ бас өндөрлөж гинэ. Тэгээд эх дугаарууд дээр ч гэсэн спортын түүхэнд болсон бас маш сонирхолтой үйл явдлуудыг битээрээс хүргэх гэж хичээнэ. Тэгэхээр та бүхэн бас бидэнтэй хамт байгаараа.
Тэгээд ямар нэгэн сэдв та бүхэн бас хамт судлуулад хамт ярилцмаар байвал та Мгм. комментэд бас үлдээгээрэй гэж хүсэж байна. Мгм. Тэгээд болсон явдлууд бүрүү гараг бүрийн 19 цагаас та бүхэн төрөх болно. Тэгэл яг за энэхүү дугаарыг өндөрлөхөөс өмнө яг BT Hamilton-ы хамгийн гоё хэлсэн үгээс хэлээд өндөрлүүлч тэ хамгийн гоё ишлэлийг энэ бас гайхалтай ишлээсэн. Амьдрал яг л серфинг шиг. Хэрвээ хүчтэй долгионд өртвөл чи яаж жагаад босоод давах хэрэгтэй. Харин дараагийн долгион дээр юу хүлээж байгааг хинж мэдгүй учраас энэ чамд улам сонирхолтой байх болно гэж хэлсэн баг. За тэгэхээр залуучууд болон одоо хүүхэд залуучууд байна бүгдээрээ амьдралд юу тохиолж исэн ч гэсэн зөвхөн спорт ч гэлтгүй те. Юу ч тохиолж гэсэн даваад гараарай. Дараа нь та бүхнийг одоо ямар ч сонирхолтой гайхалтай зүйл хүлээж магадгүй шүү гэж хэлээд энэхүү дугаараа өндөрлүүлье. За баяр та. За баяр та.